Олон нийтийн сүлжээд нэгэн гэмт хэргийн зураг тавигджээ. 2016 оны 2 дугаар сарын 19-ноос 20 шилжих шөнө Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэр тэрэлж орчим хулгайн анчин хээлтэй хандгааг агнан эвэр уруул махыг нь аваад явсан байна гэнэ. Энэ тухай постлогч нь 2016 оны 2 дугаар сарын 19-ноос 20-ны шөнө энэ үйлдэгдлээ. Байрлал авсралтай архин явах замд заан тэрэлжийн гол. Сэтгэл өвдлөө 2 амтны халуун ам анчин нэртэй алуурчдаас үтгүүлсэн байна. Мах уруул эврийг нь аваад явсан байна. Ихийнхээ хажууд бас үр төлн нойрсон байна. Холбогдох байгууллагын шалгаасаа гэж бодлоо. Эд ямар гэмтэй юм бэ арайчтай хэмээжээ.